асуудал бол нэлээд бас нэг талаас шүүмжлэлт агууллаа. За ойлголтын зөрүү байсан уу гэдэг дээр бас та нэг тайлбар хийж байна. Тийм би өчигдөр бас нэг саналыг боловсролын сайд тавьсан тийм ээ. Хүмүүс харсан байх. Өчигдөр ямар асуудал хилцсэн бэ гэхээр цахим гэмт хэрэгээс хүүхдийг яаж хамгаалах гэдэг асуудал хилцэхгүй юу. За би тэрэн дээр бол хоёр саналыг боловсролын сайд тавьсан юм аа. Нэгдүгээрт энэ сургуулийн насны хүүхдүүдэд фейсбુક хэрэглэгийг хязгаарлал яасан тийм ээ. Хоёрт нь сургуулийн орчинд фейсбુક хэрэглээг 3 сар хэрэгжүүлэл яасан бэ гэж. Яагаад тийм асуудал ярьсан бэ гэхээр одоо манай Монголч хамгийн сүүлийн үед ерөөсөө бүхий л одоо гэмт хэрэг одоо хэрүүл урвал бүгдээрээ фейсбુકээр ингээд хүчтэй түгээж байгаа. Тэрийг хүүхдүүд битгий үзээсэй би хүссэн юм. Та нар ч гэсэн хүүхдүүдийг тийм үзүүлэхийг хүсэхгүй шүү дээ. Би ч гэсэн хүсэхгүй. Тэр хүмүүсийн лайв хийж байгаа тэр хүүхд харуулмааргүй байна. Янз бүрийн алаан хитаантай юм тэнд харуулмааргүй байна. Тийм учраас миний хувьд одоо өчтөр фейсбુક гэдэг компанитайгаа яриад сургуулийн орчимд фейсбુકийг хэрэглээг хязгаарлах тийм боломж байна уу? Байдаг бол санал асуулга явж ийн гэж л одоо дэмжиж байна. Гэхдээ ерөөсөө тэр Монгол улсад фейсбુક тухай асуудал яригдаагүй. Зөвхөн хүүхдийн нөхцөл тийм үү? 16 хүртэлх насны хүүхдүүдийн дунд дээр нь сургуулийн орчинд энэ асуудал тавьсан. Энэ саналын хүрээнд яг гэмтэргийн гаралт юу яг хэдэн хувиар буурна гэж юу та тооцож байна? Нөгөө тооцооч миний зүгээр санал шүү дээ. Ерөн зүгээр өчигдрийн бидний авсан мэдээлэлээр 1547-оор нэмэгдсэн гэж огцом нэмэгдсэн гэж сурвалж орчны хэлсэн. Сүдэс сонирхолтой санал байна. Би сургуулиуд дээр хэрэгжүүлэх гэж үзье гэж юм лээ. Бодвол одоо сургуулийн орчин тийм боломж байдаг байлгүй. Ямар ч байсан одоо бирлэгс зөвөр ойлгосоо гэж хүсэж байгаа. Яагаад гэвэл орчин үед чинь технологийн 900 онд чинь бол цахим хэрэглэл хязгааргүй шүү дээ. Энэ бол хин ч хоригдож байгаа. Гэхдээ бид нар хүүхдүүдэд ялангуяа ийм юмдаас жоохон зайтай болгох яасан бэ гэж саналыг тавьсан. Дээр би хоёрт өөр шийдэл. Тэрийг би миний санал багхгүй юу. Та хэд тэр засгийн газар хийх ажил шүү дээ. Миний хувьд одоо саналд гаргаа та хэд одоо энэ сургуулийн орчинд энэ янз бүр хэрэглээг хязгаарлаж байна. Хоёрдугаарт нь би Багш нар жишээлбэл гэрийн даалгавар Facebook группээр өгч байгаа шүү дээ. Тэгэхээр тийм учраас энийг боловсролын яам өөрийн гэсэн системтэй болоод тэргүүрээ гэрийн даалгавар өгдөг болоод тэр хөгжүүлэх ёстой л байхгүй юу. Заавал одоо дэлхийд ингээд түгтсэн янз бүрийн юм явж байгаа платформыг ашиглах шаардлагагүй л байхгүй. Тийм учраас боловсролын сайд маань энэ дээр ажиллаад тийм ээ. Тэгээд одоо тэр системүүдийг хөгжүүлээ сургуулиуд дээр байдаг шүү дээ. Зарим сургуулиуд дээр өөрийн дотоод систем байдаг. Тийм арилжааны тим одоо фейсбુકээр ашиглаж чиглэл хийж өрөөсөө болохгүй шүү дээ угаасаа. Нөгөө талаараа улс төрчид бол яг энэ фейсбુક дээр гарч байгаа мэдээлэл дээр илүү их хэмжиж илүү хуулийн хэлтийн байгууллага шалгагддаг учраас энэ дээр бас хэмжиглээд эффект авах гад байна уу гэдэг юм. Хүүхдүүд талаас бас надад ямар ч тийм мэдээлэлд холбогдсон юм байна. Би ч гэсэн хүүхдүүдийг энэ янз бүрийн одоо гач усудаас юм үзүүлмээргүй л байгаа байхгүй. Тийм учраас хамгаалж хаалж болдог юм. Чи та бүгд мэднэ шүү дээ. Австрали улс энэ төр чинь ингээд 16 хүртэлх бүгд нь хоригдсан байна.